би бол Баянгор аймгийн Баян цан сумынх. Манай ээж бол яг юм малчин хүмүүс байдаг. Тэгээд би яг малчин айлын уугах болж мэдлсэн байхгүй дороо 2 дүүтэй. Тэгээд миний ер нь бол багасаа л би яаж гадаад сурхаа мэдгүй байж ижил ерөөсөө гадаад сурны ээж аваа би тэгин та нар намайг нэг өдөр онгоцны будал дээр гаргаад өгөх өдөр ирнэ гэд бүр яг тэгдэг байсан. Тэгээд яг яаж сурхаа мэдгүй. Тэгээд яг энэ тэтгэлгийн талаар бол би 2 жилийн өмнөөс мэдчихсэн. Тийм болохоор ер нь 2 жилийн өмнөөс энэ тэтгэлэгт ханцуу шууж бэлдсэн гэсэн үг. Тэгээд энэ жил нөгөө тэтгэлэг аягүй ааж зарлагдсан шүү дээ. Тэр хүртэл би нөгөө Монгол Улсын их сургууль сурж байсан байхгүй. Тэгээд яг мэдээгээ сонссон өдөр бол миний хувьд үнэхээр гайхалтай өдөр байсан. Миний амьдралын бүр хамгийн жаргалтай өдөр байсан гэж хэлж болно. Яг ингээд хичээлийгээ сууж исэн чинь манай нэг өмнөх тэтгэлгийн хүүхд маань надад чиний нэр орсон байж тэйг хараад. Тэгээд би ингээд баг 2-3 минут ингээд 0 дороод бүр ингээд шоконд ороод тэгээд бүр ингээд ерөөс ингээд дэлхийгээс тасарсан юм шиг сонир мэдрэмж төрөө. Тэгээд хамгийн түрүүнд аав ээж рүү мэдээж залхсан. Тэгээд аавд би та надад юу тохиолдсон гэж бодож ин гэсэн чи нөгөө тэтгэлэгтээ тэнцсэн аав нь мэдж байгаа шүү дээ чамайг гээд тэгээд тэр үе бол намайг бүр асгартлаа явуулсан гайхалтай. Тэгээ яг одоо ингээд ерөнхийлөгчөөсөө захиа даалгавраа авах гад ингээд зогсож байгаа мөч болохоор бидэрт илүү их юм өөр хариуцлага нэгдүгээр тэмдэж чинь хоёрдугаарт бидний ингээд нөгөө Монгол улсдаа үнэхээр чадварлаг болсон хүчин болж бэлтгэж ирэх тийм илүү их юм урам зориг амар хасааж байна. Тэгээ айгуу догдолж байна. Одоо ер нь энэ олон хүүхдүүдийн хувьд амьдралынхын туршид ингээд үргэлж ингэж талархаж явах хүмүүс гэж бодож байна. Тэгээд үнэхээр Монгол Улсын ерөнхийлөгч болно. Тэгээд энэ хөтөлбөрийг ингээд одоо зааж суугаа юм багш сургууль хүмүүжүүлэгч гэдэг зөндөө олон ард талын албанууд байгаа шүү дээ. Тэр хүмүүстээ бүгдэнд нь баярлалаа гэж хэлмээр энэ олон хүмүүсийн Увс аймгийн улаан гомсомоос Увс аймгийн төвөөс тэнцсэн. Тэгээд сайн бэлгийн тэмүүлэн Англи улс руу ер нь бол явмаар байгаа. Нөгөө нэг хөл бөмбөгдөх сонирхолтой болохоор Англи улсын хөл бөмбөг нь тийм ер нь бол гоё хөгжсөн. Тэг хичээлийнхаа хажуугаар дэмждэг багийнхаа тоглолт энтрийг үзвэл гоё байх гэж утсан. Тэгээд IT-гаар сурах гэж байгаа. Их сургууль оффер аваагүй байгаа. Гэхдээ ер нь бол болдог бол Манчестерийн их сургууль гэ байдгийн University of Manchester тийшээ л явмаар байна да. Одоо би Франц хэл судалж байгаа. Тэгээ ингээд барилгын инженер чиглэлээр ингээд сурчлагаар ерөнхийдөө бол төлөвлөсөн байгаа. Тэгээд үүгээрээ болохоор би Монгол улсынхаа дараагийн дагуул хот болох Хар хорин хотын бүтээн байгуулалтад өөрийн хүч хөдөлмөрөө ерөнхийдөө бол зориулъя гэсэн төлөвлөгөөтэй байгаа. За энэ хөтөлбөр бол үнэхээр шударга явагддаг. Аль ингээд 10 жилдээ ингээд сайн хичээсэн хүүхдүүд нь 12 жил юу сурж мэдснэ ээшийнхаа дүнгээр дүгнүүлээд тэгээд хамгийн өндөр оноотой хүүхдүүд нь ингээд энэ хөтөлбөр шалгардаг. Тэгээд та бүхэнд ч гэсэн ингээд боломж байгаа шүү гэж хэлье. Дүнэртаа. Бямсрангийн наран цэцэг гэдэг би Зохион аймгийн Явластаа суманд амьдарч тэгээд тэтгэлтэй шалгараад орсон байгаа Зохион аймгаасаа. Тэгээд би болохоор Америкийн топ 100-д багтдаг University of Minnesota-д яг хүрээлэн машины инженерийн мэргэжлэр бакалаврын түвшин суралцсан гэж ерөнхийдөө төлөвлөлөөд сонгосон байгаа. За тэгээд яг хүрээлэн машины инженерлэг гэхээр яг ингээд одоо илүү ингээд бидэнд ингээд дэлхийн уур амьсгалын өөрчлөлт гээд бидэнд илүү тийм ногоонлог шинэлэг технологи Монгол улсад манд төдийг дэлхийд яг хэрэгтэй болсон байгаа. Тиймээс яг энэхүү технологиг дэвшилтийг яг суралцаж ирээд яг Монголда яг ирээдүйн хойчтой ч гэсэн яг энэ байгалийн сайхан өв соёлоо хадгалуулж үлдээх. Дээрэс нь яг Монголоос илүү ногоон болгохыг хот хувь нэмрээр оруулна гэдэг зорилготой байна. Сэтгэл бүр ингээд өгөр илэрхийлэхээ аргагүй амар гоё мэдрэмж төрж байна бүр. Ямар ч илэрхийлэх аргагүй амар догдолж чинь амар баяртай байна. Яг ингээд ерөнхийлөгчөөс захиа даалгавраа гардаад ингээд авах мөчөд бол үнэхээр онцгой өгөр илэрхийлэх аргагүй мэдрэмж төрж байна. Тэгээ маш их хариуцлага бас мэдрэгдэж байна. Тэгээ сурч хичээд маш өндөр боловсралтай боловсон хүчин болж хичээд эх орондоо маш сайхан хувь нэмэр оруулсан гэдэгтээ итгэлтэй байна. За баярлалаа. Сайн байцгаана уу? Намайг мөнх оргил гэдэг ганц оргийн хүүхдээ мөнх оргил. Би Дархан аймгийн Хонгор сумын 14 дугаар сургуулиас сонгогдож ирсэн хүүхдээ байна. Тэгээд миний хэлхийг хүсэж байгаа үг гэвэл одоо юуны төрөнд намайг бэлтгэж одоо энэ тэтгэлгийг авахд тусалсан багш нартаа маш их талархаж байна. Одоо анги даасан багш, математикийн багш, англиний багш энэ бүх багш нартаа одоо гүнээ талархаж байна. Мөн намайг одоо байнга тусалж дэмжиж энэ тэтгэлгийг авахд итгэл зориг хайрласан одоо аав ээжтэй маш их хайртай шүү гэж хэлмээр байна. Намайг байнга тусалж юм бүхнээ дутаадгүй байдагт би их үнэхээр талархаж явдаг. Өөрийгөө төсөөлөхдөө амжилттай сураад би өөрөө ирээдүйн мэргэжлээ бол IT-ийн инженер эсвэл одоо security software security developer гэх тиймэрхүү талын мэргэжлийг өөрөө их сонирхдаг. Тэгээд энүүгээрээ
Монгол улсад ямар бүтээн байгуулалт хийх вэ гэхээр гэрлэн дохоо тэрний системийг сайжруулахыг өөрөө юу нэлээ урдаа маш том зорилт тавьсан байгаа. Нэгэсэндээ Монгол улсыг төвжирлэгөө болгоно гэсэн тийм бодолтой л явж байгаа. Тийм бодлыг тээж л одоо сурах гэж байгаа да.